MLab систем дээр хэрэглэгдэхүүний бүртгэлийг баталгаажуулах зааварчилгааг хүргэж байна. 2024-с 25 оны хичээлийн жилийн хэрэглэгдэхүүний бүртгэлийг захирал, менежерийн аль алины эрхээр нь хандаж баталгаажуулах боломжтой. Эхлээд системдээ нэвтэрж үзье. Систем нэвтэрвэл хянах самбарын доор сургууль зэс орж ирсэн байгаа. Энэ зэсийг сонгоно. За энэ үед өөрсдийн сургуулийн харьяа, аймаг, нийслэл, сум дүүрэг сургуулийг сонгож өгнө. Жишээгээр бүгдээрээ Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын 1-р сургуулийг авч үзье. За тус сургуулийг сонгоо гаргаад ирвэл мэдээлэл нь ороод ирнэ. Сурагчдын тоо, шаардлага хангасан 1906 хэрэглэгдэхүүн, шаардлагатай 2373 хэрэглэгдэхүүн гэдэг. За эндээс шаардлага хангасан хэрэглэгдэхүүнүүд маань цэнхрээр гараад ирсэн байна. Шаардлагатайнууд нь ногооноор, эвдэрсэн нь шараар, шаардлага хангаагүй нь улаанаар, хичээл тус бүрээр радар зураглал, радар мап гарч ирсэн байна. За тус радар мап маань гадагшаагаад хэлсэн байх тусам хэрэглэгдэхүүний хангалт сайн байгааг илтгэнэ. За хэрэглэгдэхүүнийг жагсаалтыг бүгдээрээ Excel файлаар гаргаж ирье. За саяны download CSV гэдгийг дарвал за энэ файл гарч ирнэ. За энд хэрэглэгдэхүүн тус бүрээр хангалт нь ямар байгааг хуваар оруулаад ирсэн юм файл гарч ирсэн байна. За үүнийг харж агаад за хэрвээ жишээ нь үндсээр хэрэглэгдэхүүн жишээ нь математик 0000 байвал за тус математик хэрэглэгдэхүүн бүглэх багш маань хэрэглэгдэхүүнээ оруулаагүй байна гэж бодоод бас тэр багш нартайгаа хандаад хэрэглэгдэхүүнээ бүртгүүлээрэй гэдэг зөвлөмж өгөх шаардлагатай. За энэ мэтчлэн хэрэглэгдэхүүний хангалтыг хянах боломж үүссэн байна. За үүний дараа баталгаажуулалтаа хийхдээ за үндсэн самбар. За энэ үндсэн самбар дээр ороод ирэнгүүт энэ идэвхтэйгээ товчны доор баталгаажуулах гэж товч байгаа. За энэ баталгаажуулах товчийг дарсны дараа хэрэглэгдэхүүнүүдийг маань бүртгэл жагсаалтаар харагдана. За энэ тохиолдолд манай энэ орж ирсэн сургууль систем маань өөрөө тестийн загвар тестээр хийгдсэн учраас энэ хэрэглэгдэхүүний жагсаалтууд нэг сайн харагдахгүй байна. Гэхдээ та бүгдийн сургууль төс бүрээр багш нар маань хэрэглэгдэхүүнээ хэрхэн бүртгэсэн байна тэр нь одоо жагсаалтаар гараад ирнэ гэсэн үг. За энтэйгээ танилцсны дараа баталгаажуулах гэдэг энэ товчоогоод орчино. За бүртгэл баталгаажуулснаар дахин бүртгэлэх боломжгүй болно. За энэ анхаарлага гарч ирвэл бүгдээрээ баталгаажуулах уу үгүй юу? За баталгаажуулах яг бүрэн болсон гэж үзвэл баталгаажуулах гэж товчоод орчино. За баталгаажуулах товч дарсны дараа хэрэглэгдэхүүний бүртгэлийн жагсаалтыг хянсны дараа энэ баталгаажуулалт товчоод арчиж байгаа тий. За ингэснээр MLab систем дээрх ерөн хэрэглэгдэхүүний баталгаажуулалт маань хийгдэж дуусж байгаамаа.